Яа энэ ингээд Өчигдөр согтуугаар Lexus маркийн автомашин жолоодож явсан 40 орчим настай эмэгтэй Ан Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр хүүхдийн ордны хойд замд Land Cruiser, Axio, Prius, Carina, Forester, Crown гэсэн нийт 11 автомашинтай мөргөлдөж зам тээврийн ноцтой осол гаргаад байна. Өчигдөр 2018 оны 2 сарын 5-ны өдөр за 16 цагийн орчим за Сүхбаатар дүүргийн 1-р хороо хүүхдийн ордны урд замд за одоо 40 орчим насны одоо эмэгтэй Ан согтуурлах хундааны зүйл хэрэгэлсэн буюу за одоо хэмжиж үзэхэд за 200-ны одоо 7 тийм ээ промиллтэй юм согтуурлах хундааны зүйл хэрэгэлсэн гэж байна. Өнгөрсөн онд согтуугаар автомашин барьж хүний амнаас эрүүл мэнд хохироосон 793 гэмтгэр гарсан бол согтуугаар тээврийн хэрэгсэл жолоод яваад саатуулагдсан 30,532 зөрчил үйлдэгджээ. За үүний 6 жолооч тутмын нэг нь эмэгтэй жолооч байгаа юм а. За эмэгтэй жолооч нар согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож гэмт хэрэг зөрчил гаргах хувь нь бага байдагч сүүлийн жилүүдэд 1-2 пунктээр өсөх хандлагатай байгааг хэлж байна. Бид нэр ингээд судалгаанаас харахад бараг 10% нь бол эмэгтэй жолооч нар баг. Энэ бол өмнөх үетэй харьцуулахад бас тодорхой 2-3% өссөн үзүүлэлт байгааг хэлж болно. Зам тээврийн ослон аварын шалтгаануудаас хамгийн их хохирол учруулдаг нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох. За учир нь согтуурлах хундааны зүйл хэрэгэлсэн үед жолоодох чадвараа алдаж анхаарал суларч мэдээллийг хүлээн авах болон сэтгэн бодох чадвар муудах орчиндөө өрнөж байгаа зүйлийг тусгахаа болох шинж тэмдэг илэрдэг учраас осол аваар гаргадаг байна. За тиймээс архитан согтуурсан үедээ жолооны ард суухгүй байж өөрийн болон бусдын амнаас эрүүл мэнд эд хөрөнгөнд хохирол учруулахаас сэргийлэх хэрэгтэй байна.